Okay, let's go. За, буудагч аль юм гэсэн лээ. Говьсмөр аймаг гэсэн. За, нэр хэмлээ өөрийгөө товч танилцуулаач. Ганцлан. За, буу маань аль улсын ямар үлдэр ямар буу байгаа лээ. Энэ товч танилцуулаач хөө. Энэ Финландын Тека Э1 гэдэг боо. За, ямар сумаар, ямар калибрээр? 6.5. За, энэ юу нэ? Дуран Vortex-ийн хэд таталтай дуран байгаа лээ. 636 таталтай. За, тэгээд одоо энэ тэмцээн минь болохоор 300, 500, 800 бодох тэмцээн байгаа. Тэгээд тэмцээнд нь амжилт хүсье. За баярлалаа. За. За, сайн байна уу? Сайн байна. За, өөрийгөө товчхон танилцуулаач. За Улаанбаатараас оролцож байгаа Арагчаа өгтөөс хөтлөх гэдэг юм байна. За. За 300, 500, 800-ийн тэмцээн явагдаж байна. Тэгээд одоо ирж оролцож байгаад баярлалаа. Бууга нэг товчхон танилцуулаач. За миний буу маань болохоор Финландын Сако үлдвэрийн TRG 22E1 гэдэг буу байгаа. Дуран болохоор кальцийн 5.25 гэсэн дуран байна. Ямар сумаар буддаг вэ? 6.5 гэрэт мөр. За. За ингээд бодлогот нь амжилт хүсье. За, сайн байна уу? За, өөрийгөө танилцуулаач. Улаанбаатараас оролцож байгаа Хэрлэнбаатар байна. За. За 300, 500, 800-ийн тэмцээн болж байгаа. Буу дурангаа нэг товчхон танилцуулаач. Бууны Финланд улсад үйлдвэрлэсэн Teka Tak E1 гэж буу. Дуран Кадас 540 540 ондогтой 56 төвтэй гэдэг лөө. За, энэ Master GP-гийн Master. За, буу маань болохоор ямар калибертэй вэ? 6.5. За 6.5 сумаар боддог байх нь тий. За ингээд буудлын тэмцээнд нь өндөр амжилт хүсье. За баярлалаа. За, сайн байна уу? За сайн байна уу. За. Зарлагдсан 300-аас 800-ийн зайд буудах тэмцээнд оролцож чад баяр хүргээ. За тэгээд өөрийгөө товч танилцуулаач. Намайг гонгорч шиг төрж гэдгээ. Тэгэхээр буудлын спортоор 2-3 жил хичээлж байна. За бууныхаа хувьд сайхан тайлбарлаач. За энэ буу нь болохоор Америкийн нэгдсэн улсад үйлдвэрлэгдсэн Masterpiece Arms-аас одоо захиалж хийлгсэн гэх юм уу да. G Precision гэдэг компаниас ерөнхийдөө бол захиалгын дагуу хийлгсэн. Монгол нэг 3 өгсөрөгдөж ирсэн бууны нэг юм байгаа. За тэгээд ерөнхийдөө MJL 1 2 3 гэсэн буу байдаг. Тэрний MJL TIG 2 гэдэг загварын буу байгаа. За ерөнхийдөө бол 6 мм Creedmoor гэдэг сумаар бууддаг. Бүтэн костюм баг. За дурангийн хувьд. Дурангийн хувьд бол Leica-гийн 5 30-тай 56-тай ийм дуран баг. За ойлголоо. Ингээд тэмцээнд нь амжилт хүсье. За баярлалаа.
За сайн байна уу. За сайн байна уу. За буудлын тэмцээнд оролцож байгаа баяр үргээ. Тэгээд өөрийгөө товчхон танилцуулаач. За сайн байна уу. Нөгөө нацаг гэдэг анх удаа буудлын тэмцээнд Улаанбаатар хотоос оролцож байна. За бууныхаа хувьд жоохон танилцуулаач хөө. За энэ болохоор 6.5 PRC Бергара гээд Испани буу байгаа. За дуран. Дурн нь болохоор 5-ыг харьцах нь 25 Vortex-ийн дурн байна. За. Ингээд буудлын тэмцээнд нь амжилт хүсье да. За баярлалаа. Сайн байна уу. За ингээд бидний хоорон зарлагдсан 300, 500, 800-ийн тэмцээн эхлэх гэж байна. За тэгээд өөрийгөө товчхон танилцуулна. За намайг мөн хэрэг өгдөг. За энэ тэмцээнд оролцож байгаад бас баяртай байна. За хаанаас Улаанбаатараас оролцож байна уу? Улаанбаатараас оролцож байна. За бууныхаа талаар нэг товч танилцуулаач. За буу бол Финланд улсад үйлдвэрлэсэн Tika Tak A1 гэж буу байгаа. Дурангийн хувьд бол Vortex-ийн 525 PSD 2 гэдэг дуран байгаа. За сум калибрын 6.5 калибрын сумтай. 6.5 градусаар сумаар боддог байна тийм ээ. Тий. За ингээд буудлын нь амжилт хүсье. За баярлалаа. За сайн байна уу. Сайн байна. За буудлын тэмцээнд оролцож байгаа юм байна. Аль хаанаас ирж оролцож байгаа вэ? Өөрийгөө товч танилцуулаач. За намайг Мөнх Хүрдэн гэдэг Улаанбаатар хотоос ирж оролцож байна да. За бууныхаа талаар буу дунгийнхаа талаар бас нэг сайхан танилцуулаач. За миний буу одоо би одоо нэг сая аваад удааг өчигдөр дурангийн харуулад. Тэгээд одоо сүүлийн жил гарын тэмцээнд ороогүй нэг энэ тэмцээнд нэг ороод үзчихгээд ирсэн. За буу маань одоо Sako TRG 22 гэдэг 6.5 ритмээр сумаар уудаг юм буу байгаа. За дур нь болохоор Германы Schmidt-ийн бендер PM2 525 гэдэг ийм дуран байгаа. За мас нь болохоор түүнэрийн ийм мазал тавьсан. За хөл нь болохоор Macbull ийм ангийн хөл байгаа. Ер нь бол аан тэмцээнд ингээд хослуулах зорилготой энэ бууга авсан байгаа. Ерөнхийдөө бол нэг одоо энэ нэг тактик стокуудыг утгад харьцангуй хөнгөн гэсэн үднээс энэ бууг сонгосон байгаа. Карбомигийн хөнгөнд сток байна гэж ойлгох. Энэ ер нь одоо энэ тактик стокыг бодоход энэ одоо юу гэдэг нь PR юу штэ сток штэ. Энэ чинь хамаагүй хөнгөн. Тэгээд уул хатан бас өөрөө явахад харьцангуй хөнгөн л дөө. Хоолын буудлах хийх зорилготой л одоо энэ бууг авчаад байгаа. За ингээд буудлынхын тэмцээнд өндөр амжилт хүсье. За баярлалаа. Цаг. За сайн байна уу? Сайн байна. За тэмцээнд оролцож байгаа баяр үргээ тэгээд хаанаас ирж оролцож байгаа вэ? Өөрийгөө танилцуулаач. За тэмцээн зохион байгуулсан чамд бол надад танаа нэгтэй бүгдэнд нь баярлалаа гэж хэлье. За баярлалаа. Өөрийгөө товчхон танилцуул. Би хуваарь бизнес эрхэлдэг. Тэгээд яг сонирхлынхаа дагуу тэгээд
боо шидэмтэй ноцолдог. Аха. За тэгээд энэ сайхан буу байна л да. Бууныхаа талаар нэг товч танилцуулаач. Энэ буу маань Cadex гэдэг Канадын брэнд 6 мм-ээр бууддаг. Дуран калцийн дуран байгаа. Дуран бол 32850 гэдэг. 32850 гэж байдаг ба тий. Тийм. Маслерик бол ер нь бол өөртөө ирсэн маслерик. Тийм өөрийнх нь. Энэ бол ер нь кастом буу гэж яригдчих жоох юм. Яг тэр буух нь голонд ямарсан батлааны гол гэдэг юм лээ. Тийм ээ, тий. гол гэдэг тийм. За тийм. Солих байгаа. Аха. За ойлголоо. За ингээд 338-аар. тэмцээнд нь өндөр амжилт хүсье. Амжилтанд оролцоорой. За баярлалаа. За сайн байна уу? За сайн байна. За тэмцээнд оролцож байгаад баяр үргэ. За баярлалаа. За бууныхаа өөрийгөө товч танилцуулаач эхлээд. За би буудагч хонгор цул гэж юм байна бодлого. Юу бууныхаа талаар тайлбарлаач. Миний буу Sako TRG 22E1 гэж 6 тавар бууддаг буу байна. За дурн вортекс аразар Gen 3 гээд 6-аас 36 таталтай 34 төвтэй дуран байна. А ямар сумаар уддаг те? 6.5 гэрээд мар. А 6.5 гэрээд байна. Акотагийн хөл байна. Суурь нь спурын суурь байна. Тэгш ус нь калсын тэгш ус байгаа. За уртлын маасл. Маасл Напагийн маасл байгаа. Gen 3 нь байгаа. За ингээд буудлын тэмцээнд нь өндөр амжилт хүсье. За баярлалаа. Анхаар. Цаг. Okay, let's go.